Зия сайн байцгаана уу? Зия үзэн тийчийн 2 дахь бичлэг эхлэхэд бэлэн боллоо. За энэ сувгийн хүрээнд бол бид нар технологийн мэдээллийг оруулахар шийдсэн байгаа. Харин өнөөдөр бидний ярих сэдэв бол Apple брендийн бид бүгдийн мэдих хадсан алим янз янзын нэртэй iPhone 17 болон iPhone 16 утасны талаарх тайлбарыг оролцгаая. Тэгээ нөгөө төгөр тайлбар гэхээс илүү яг үнэндээ бид нэр энэ утсыг авахд одоо worth буюу үн цэнтэй юу? iPhone 16 барьдаг хүмүүс iPhone 17 болгоход ер нь шаардлага байгаа юу? За шулуухан хэлэхэд бол iPhone 16 бол $999 үнэтэй зарагддаг. Харин iPhone 17 $1129 зарагдаж байна. За нийтдээ бараг $230 зөрүү гарч байна. Монгол мөнгөөр бол бараг 810 мянган төгрөгийн зөрүүтэй гэсэн үг. Тэгэхээр 810 мянган төгрөг илүү төлөхийг хүссэн хүмүүс та бүгд бол өөрсдийн гэсэн сонголтонд одоо үнэнч байцгаая. За 17-гийн хувьд бол 5 өнгөний сонголттой: Black, White, Mist Blue, and Sage, and Lavender. 16-аас ялгаатай юм нэг бол 3 өнгөний ялгаатай. Аль алинд нь White, Black гэсэн 2 өнгөний сонголт байгаа. Харин 16-гийн хувьд бол Pink, Teal, Ultramarine гэдэг нэртэй өнгөнүүд байгаа. Харин 17-гийн хувьд бол 6.3 инчийн дэлгэцтэй. Харин 16-аас ялгаатай юм 6.1 инч гэхээр Tig 10.2 инчийн зөрүү байгаа гэсэн үг. За инчийн хэмжээсийг зарим нь сайн мэдэхгүй байж магадгүй. За бараг л 1 см-ийн зөрүүтэй л ойлгох. Зүгээр яг миний бодлоор бол хамгийн том энэ дээр одоо апдейт буюу одоо өөрчлөлт орсон юм нь керамик дэлгэц байдаг. Тэнгүүд яг 16 дээр бол керамик дэлгэцний хамгаалт байдаг ч гэсэн 17-гийн керамик дэлгэц нь Ceramic Shield 2 Front гэдэг нэртэй хамгаалт орж ирсэн байгаа юм. За энэ нь болохоор өмнөх дэлгэцнээс бол одоо 3 дахин илүү SIP 6-аас гарахаас л ерөөдөө хамгаалаад байгаа гэсэн үг. Харин SIP буюу одоо бидний одоо энэ утсаа тархины хувьд бол хэлэхэд бол A19 гэдэг чип 17 дээр гарсан, A18 гэдэг чип бол 16 дээр байгаад байгаа. Зүгээр миний бодлоор бол энэ дээр бол одоо аль аль нь 6 core CPU-тэй, тэгээ 5 core GPU-тэй. Зүгээр A19-д гарсан ганцхан өөрчлөлт бол одоо Neural Engine гэдэг нэртэй хэмэл оюун ухааныг арай дэмждэг тийм технологи суулгасан гэсэн үг. iPhone утасны миний бодлоор хамгийн гайхалтай зүйл бол яг үнийг хэлэхэд хязгаарч hardware байгаагүй. Тэдний компанийнхны зүгээс идэх хамгийн сонирхолтой зүйл нь юу юм гэхээр тэд нар ихэнхдээ софтвер дээр илүү анхаардаг. iPhone утасны одоо ихэнх одоо сайжруулсан зүйл юу гэдэг вэ гэхээр ихэнх Samsung болон Redmi энэ өөр утаснуудтай харьцуулахад камерны хувьд бол хязгаарч илүү байгаагүй. Гэхдээ юу байдаг гэхээр тэдний софтвер маш сайн байдаг. Тэгэхээр iOS апдейтууд одоо ирээдүйд угс гарах нь тодорхой. 1 жилийн хугацаанд дараагийн хугацаанд гарт. Тэгэхээр энэ хугацаанд гарч болоход AI дээр суурилсан бүх апдейтуудыг ерөөхдөө энэ ARS чипээр шийдэх гэж ер нь шинээр нэмэлт оруулж ирсэн байх шиг санагдаж байна. Тэгэхээр бүх хогийн ажлаа софтвероор хийлгээд энэхүү компани маань одоо үргэлжлүүлэн биднэрт маш сонирхолтой сюрпрайзууд бариад байгаа. Нэрээ та бүгдийг зарцуулж байгаа 800 мянган төгрөг ердөө 7 грамын зөрүү гарч байгаа гэдэг нэрээ бас хэлхээ мартсан байна. iPhone 16 болон утасны хувьд бол 170 грамм жинтэй байдаг бол iPhone 17-д бол 177 грамм жин байгаа. За тэгээд бид бүгдийг мэдхээр Nano SIM, eSIM 2 тэгээ 2 Max энэ бүгд ижлэх яг энэ тал дээр бол одоо тэгэхээр юу юм гэхээр нөгөө Unitel-ийн SIM хийх, Mobi-гийн SIM хийх хоёр тэг хідэн SIM орох займаа бол бүгд ижлэх гэсэн энэ хоёр утанд ямар ч байгаа байхгүй. За тэгэхээр энэхүү чипний талаар дахиж ярилцъя. A19 гэдэг нэртэй чип. За яг AI дээр нэгэнт ярьсных Apple Intelligence гэдэг нэртэй одоо нөгөө нэг AI дээр суурилсан технологиуд нөө штэ. Хамгийн одоо сонирхолтой технологи нь юу юм гэхээр одоо Live Translation буюу одоо бид бүгдийн яриг шууд орчуулдаг тийм одоо юм байгаа. AI-ийн одоо софтвер байгаа. Тэгэхээр энэхүү софтверыг хэрэглэж өргөдөө илүү тохирсон чип л гэсэн утгыг ерөөдөө гаргаж байгаа. ARS-ийг сонгож байгаа тайлбар нь. Өөр яг ProMotion, Playing Advanced AI Games за 3A-тай тоглоомод тоглоход бол ямар ч асуудал өгсөн бас дүнэлтийг өгсөн байна. За хамгийн том апдейт бол Apple бол энэ удаа бол хамгийн шилдэг апдейтыг нэмсэн байгаа. Энэ бол миний зүгээс бол хамгийн сайн болсон апдейт нь гэж бодож байна. За яг 50% цэнэгээ 20 минутанд авдаг болсон гэж байна. За юу болсон гэхээр өмнөх 16 загварт болохоор 30 ваттын адаптер байдаг гэсэн юм байна. Харин энэ удаагийн одоо шинэ загварт нь болохоор 40 ваттын power адаптер өгдөг болсон гэсэн үг. Гэхдээ Xiaomi болон өөр утаснуудтай харьцуулахад аль хэдийн 120 ваттын цэнгэлж гарсан гэдгийг мэдчихэж байгаа. 15 минутанд утсаа бүтэн цэнгэлдэг одоо технологиуд бол аль дээр гарцсан. За Samsung болон Apple компанийн бол одоо энэ тал дээр бол ер нь нэлийн хоцрогдолтой байдаг газрууд гэсэн үг. Нөгөөдгөр энэ бас одоо батарейны уртнаас болон янз янзын цаг агаарын нөхцөлтэй энэ Apple уснууд зарагддагтай холбоотой байж магадгүй. Гэхдээ яг хав энэ бол надад таалагдж байна. 40 ватт гэдэг бол бас сайн. Гэхдээ бас л их удаан шахдаг цэнгэлэгчтэй болох юм байна да. Тэгэхээр нийтдээ 40 минутын хугацаанд 100% цэнэг аавна гэсэн. За харин тэгээд нөгөө яг хав зүгээр энгийн iPhone 17, 16 загваруудын хувьд бол ерөнхийдөө бол нэг ялгаа байхгүй.
Ерөнхийдөө утсыг бол тийм аимшигт өндөр түвшинд хэрэгэлдэг хүнд бол нэг ялгаа байхгүй. Камерны хувьд бол бага зэрэг апдейт орсон. Гэтэ би энийг бол энгийн хүмүүс хэрэглэж чадах ус тийм амар тийм өндөр түвшний апдейт гэж бодохгүй. Мэргэжлийн одоо контент креаторууд энэ iPhone дээр суурилсан маш олон төрлийн юм хийдэг хүмүүс бол iPhone 17 бол маш хэрэгтэй сонголт болох. Гэтэ маш бага хэмжээний өөрчлөлт iPhone 16-аас ялгаатай гарч ирсэн. Харин Pro загварын хувьд бол эсрэгээрээ Pro загвар iPhone 17 Pro бол ерөөхдөө танилцуулснараа бол хамгийн шилдэг одоо cinematic camera гэдэг одоо ойлголт гаргаж ирж байна. За тэр нь юу вэ гэхээр за одоо center stage camera би одоо урагшаагаар харсан бидний selfie camera гэж хэлсэн камер байдаг. Энэхүү камераар одоо дүрсийг харах юм бол одоо маш сонирхолтой юм байна. За ингээд чи төсөөлөрөө ингээд уцаа ингээд тавиад эхний царай гарч ирж байгаа чиний царай байгаа зөө. За тэнгууд утас чинь яг ингээд чам зураг авах чинь таарсан ингээд яг юм одоо таталт хийж өгнөсөг зүүм хийж өгнөсөг. За хоёр дахь хүн орж ирлээ. Зүүн болонд орж ирэнгүүт арай том болно гэсэн. Гурав дахь хүн орж ирлээ. Дахиад бүр томорно. Дөрөв тав дахь хүн орж ирэнгүүт бүр томроод яваад байна гэсэн. За тэгээд нөгөө урагшаагаа харсан бичлэлт хойшоо гарсан бичлэл нөгөө давхар бичлэлт хийдэн штэ. За айл камера зэрэг ажиллуулаад бичнэ гэсэн үг. Энэ бол за орж ирсэн байна. Энэ бол маш сайн. За тэгээд stabilization буюу одоо нэг гүйлттэй явж яваа алхалт малхалтын үеэр одоо бичлэг хийхэд утас дөргөлтгүй бичлэг хийх нь бүр сайжирсан. Яг 16-т ч гэсэн эдгээр чадварууд байдаг. Гэхдээ энэ бол яг уу нэг ёсоор бол одоо үнэхээр 17-гийн гаргаж байгаа зүйл нь үнэхээр үнэн болцсон юу? Мэдээж хэрэг маркетингийн зүгээс бол энэ дэр маш олон технологийн юмнууд хуурамчаар нэмсэн байдаг. Яг бодит байдал дээр хэрэглэгчдэр ирэх үед бол асуудалтай байдаг зүйл маш их байна. Харин 17-гийн хувьд бол маш сонирхолтой юм хийж болох нь одоо кино зураг авалтанд ашиглаж болно гэж байна. За одоо биднэрт мэргэжлийн камер бол хэрэггүй болох нь. Чи iPhone 17 Pro-гийнхаа одоо камерыг одоо бүрэн утгаар нь хэрэглэж чадах юм бол одоо кино зураг авалт хийх хэмжээний одоо чамд одоо давуу тал гарч ирнэ гэсэн байна. Тэгээд нэг Pro Workflows буюу одоо нөгөө Apple дээр байдаг Photoshop-ийн нэг жижигхэн хөнхөө хөлбөр байдаг. Тэрийг бас энэ дээр нэгтгэхэд өгчихсөн бас их хөөрхөн. Дээрээс нэмээд одоо battery life нь арай уртасчихсан гэдэг давуу талыг гаргаж ирж байна. Гэтэ би та нарт хэлсэн шүү дээ. Энэ бол одоо battery life гэдэг бол маш утгагүй технологи. Ягаад тэгэхээр өөр утаснуудыг бид нэр судлах юм бол айл хэдий battery life бол бараг хязгааргүй ус хунгачаад байгаа. Маш удаан хугацаанд хэрэглэх одоо хятадын утаснууд зөндөө гараад ирсэн байгаа. Гэтэл энэ технологиудыг одоо маш богино хугацаанд үнийг одоо ингэж өсгөх байдлаар гаргаж ирж байгаа нь бол iPhone бол одоо ирээдүйдээ ингэж нэг 10 ваттаар өсгөж одоо бол дөнгөж 40 ваттын цэнэглэгч байгаа гэхэд одоо 120 ватт руу одоо бид нар 8 жилийн дараа энэ маягаар очино. Яг хөө та бүгд үнэхээр iPhone утсан дуртай бол энэ утсыг авахд бол асуудалгүй. Гэхдээ 16-аас бол онцон ялгаа гараагүй гэдэгт бол би итгэлтэй. Pro загварын хувьд ганц өөрчлөлт гарсан юм юу юм гэхээр илүү нөгөө мэргэжлийн камер бичдэг болсон гэдэг. Гэхдээ хүний одоо тодорхой скил болон одоо хийж чадах одоо болцооны төвшөнд бол энтрийг бол хангалттай нөхөж авах боломжтой зүйлс. Apple компани бол одоо хамгийн гоё хийдэг юм софтвер л үнэхээр сайжруулдаг гэдэг нь надад үнэхээр таалагддаг. Бүх төрлийн софтверууд нь үнэхээр сайжирсан байна. Гисэн хэдий ч гэсэн хардварын хувьд бол маш одоо хоцрогдолтой технологиуд гэдэг юм би та нарт хэлэх хэрэгтэй. Яг л Redmi-гийн утас, Galaxy одоо Flip утаснууд одоо бид бүгдийн сонирхдаг одоо маш олон төрлийн утаснууд ертөнцид зөндөө байдаг болцоод байгаа. Тийм учраас iPhone утсыг та одоо 17 болгох хэсэгтээ сайн бодох хэрэгтэй. Мэдээч хэрэг би 16 байрсан хүнд бол хэлж байгаа гэдгийг санаарай. 16-аас 17 руу шилжих үед мэдээж хэрэг хуучин загваруудаас бол iPhone 17 маш өндөр одоо түвшний технологиор илүү болсон гэдэг нь бол тодорхой шүү. За баярлалаа. Тэгэхээр дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Дараа уулзцгаая. Нэрээ лайк and subscribe гэдэг нэг гоё товчнуудаа дараад өчөөрэй guys.